За сангийн яам боловсролын яамнаас асууя. Хөдөө орон нутагт тойргоор явж хахад энэ хүүхдийн үдээ хоолтой холбоотой асар их гомдол эрдгэлтэй ялангуяа цэцэрлэг сургуулаар явхаар тэгэхээр манай улс ингэдэм юм байна л да. Цэцэрлэгийн хүүхдэд 4,000 төгрөг эндээс 1000 төгрөг нь эцэг их ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын үдээ хоолны зардал 2500 төгрөг, тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны зардал 3400, дотор байрны хүүхдийн хоолны зардал 6000-аас 6300 байдсан байна. Та бүхний өгсөн мэдээллээр. Тэгэхээр одоо хөдөө орон нутагт байгаа сургуулиуд ийм шаардлага яриад байдаг байхгүй юу? За энэ дотор байрны хүүхдийн энэ хоолны зардал огт хүрэлцэхгүй байна. Бид нар эцэг эхийн дэмжлэгээр амьдардаг. За дээрэс нь одоо тэр нөгөө төрийн болон орон нутгийн өмчийн бараагаар хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хууль гэж тендерийн хууль бол одоо хамгийн их гайтай хуулаа. Бид нар энэгээр орохоор ерөөсө хүмүүс шалгардгүй энэнийг бол хүчингү болгож өгөөч гэдэг ийм гомдол тавиад идэх юм. Тэгээ сая та бүхний хэлж байгаагаар ингээ харахаар тэр алслагдсан сумдад хөдөө орон нутагт болохоор тэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэр нэг үйлдвэрлэлийн газар нь байгуулагдаж болдгоо юм уу те? Тийм юм байхгүй учраас шууд тендерийн хуулиар зохицуулаад байна уу? Тэрийг байгуулахад тийм их мөнгө төгрөх хэрэгтэй байд юм уу? Яагаад алслагдсан сумдад байгуулагдаж болдгоо юм болоо? За нэгдүгээр асуулт нь энэ. За хоёрдугаар асуулт нь болохоор дунд дулаан ахлах ангийн сурагчдыг үдийн цай хөтөлбөрт одоо хамруулах хууль нь бол байд юм байна шүү дээ. 2023-аас 2024 онд батлагдсан хуулиараа байд юм байна. Гэтэл 2022 оны улсын хурлын 70 дугаар тогтоолоор хойшлуулчихад байгаа. Тэгээ сая сангийн яамны мэдээлэл дээр болохоор энэ бол одоо бидний хамгийн нэн тэргүүний зорилтоо гэсэн байна. Шаардлагатай мөнгө нь 271.7 тэрбум төгрөг юм байна л да. Тэгэхээр сангийн яам болон та бүгд энэ дунд улан ахлах ангийн сурагчдыг үдийн цай хөтөлбөрт хамрагдуулахын тулд ямар санаачлагтай арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Хамгийн сүүлд Сэд Дорж гишүүн бол ийм санал гаргасан. Өнгөрсөн одоо 26 оны улсын төсөв хилцэж хахад гаргасан. Тэгэхээр энэ дээр яг ямар арга хэмжээ авч ажилласан бэ? За 3 дугаарт бас нэг асуулт байна. Энэ ерөнхий боловсролын сургуулийн хоолны хөтөлбөрийг болохоор зохицуулсан хүнсээр хангах ажиллагааг зохицуулсан хэрнээ цэцэрлэгийн хүүхдийн одоо энэ хүнсээр хангах үйл ажиллагааг зохицуулаагүй байна гэж сая хотоос мэдээлэл хийж байна те. Энэ яа зохицуулагдаагүй юм бол энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа. Дээрэс нь цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомонд манай улс хэдэн төгрөг төсвөлтийн болоо жилд хөдөө орон нутагт явж исэн гомдлын дагуу би асуултаа асууж байгаа. За тэгээд тодруулаад явъя да. За мөнхөйцглэн гишүүний асуултанд 3 асуулт. Эхлээд хүнс үдэ аж ахуй яам, тэгээ сангийн яам, тэгээ боловсролын яам уу? За 5 номерын микрофон Жамал Цэрэн төрийн нарийн бичиг гарга. За мөнхөйцглэн гишүүний асуултанд хариулъя. За салбарын хариуцж байгаа чиг үүргийн хүрээнд энэ сургуулийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхийдийн аюулгүй байдал. За гарал үүслийн баталгаажуулалт, за мөн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр л одоо салбарын яам тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тэгээ энэ дотроо ялангуяа энэ махан бүтээгдэхүүний хувьд одоо мал эмнэлгийн нэгдсэн цахим бүртгэлийн систем бүртгэлтэй гарал үүслийн гэрчлэгээтэй байх шаардлагыг одоо мөрдүүлж ажиллаж байна. За сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил болон бусад одоо боловсруулсан бүтээгдэхүүнийг тохирлын гэрчлэгээ, эдэмжигсэн лабораторийн шинжилгээний дүнгээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. За энэ чиглэлээр оролцож байгаа одоо 4.5 мянган гаруй иргэн аж ахуйн нэгжид холбогдох сургалтыг зохион байгуулад хяналт шалгалтын үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа. Яг одоо юу гэдэг нь тэр сургуулийн хүүхдийн үдийн хоолны хэрэгцээт үйлдвэрлэлийг тухайн одоо сум бүс нутагт нь байгуулах чиглэлээр бол салбарын яамн дээр бол одоо хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа хувийн хөгжлийн санаачлага дээр урт хугацаатай хөнгөлөлтийн зээлийн хүрээнд л шийдэгдэж явж байгаа. Тэрнээс бол яг тухайлсан одоо бүс нутаг дээр гэдэг юм уу зохион байгуулж байгаа арга хэмжээ бол байхгүй байгаа. Эргээд энэ асуудлууд маань өөрөө нэгдсэн сая одоо эхний танилцуулга дээр хэлсэн салбар хоорондын нэлээд тийм том уялдаатай цогт бодлого хэрэгжүүлж нэг талдаа хүнсний аюулгүй байдлаа хангах, нөгөө талдаа тэр хатуу зөөлөн дид бүтэц цөрөнгө оруулалтуудын боломжийг бий болгож, за тухайн бүс нутгийн хүн ам сургууль цэцэрлэг одоо хүүхдийн тоо тэрэн тулгуурсан үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлаж явахгүй бол яг салбарын яамн дээр бол одоо аж ахуйн чиглэлийн ажлууд руу төвлөрүүлэх чиглэл бол харьцангуй бага. Цэвэр хувийн хөгжлийнхаа санаачлах дээр тулгуурлаж явж байгаа. Ийм л бодлоготой байна.
4 номер сангийн яам ямар ажил ер нь нэмэгдүүлэх чиглэлээр хийвэ гэсэн асуулт. Сангийн зарлага хэлцээнд дарга Бат Эрдэнэ Мөнхбайсгалан гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр дотор орны хүүхдийн хоолны тарифтай холбоотой асуулт асуусан. За 2024 онд бол энэ тариф 3475 төгрөг байсныг 6000 болгож нэмэгдүүлсэн. Тэгээд 25 он 26 онд бол харамсалтай нь энэ тарифыг нэмэгдүүлж чадаагүй. За энэ 6000 төгрөг бол яг тухайн хүүхдийн нэг өдрийн хоолны материал түүхийн эдийнхэн зардал байгаа. За үүнээс гадна гал тогооны зардал, гал тогооны одоо тог захилгаан, усны зардал, дээрэс нь тогооч, бэлтгэгч, угаагчийн зардал гэдэг эдгээр зардлууд маань бол энэс тусдаа явдаг байгаа. Тэгээд энэ зардлыг 4 номер микрофон 1 минут нэмээд өгч. Тэгээд тодорхой хариулж байгаа. Энэ түүхийн эдийн зардал учраас за зөв зарчим нь бол инфляцтай нэмэгдэж жил болгон нэмэгдэж явах хэвээр. За 2025-26 оны хувьд бол энэ төсвийн зарлагын өсөлт хязгаарлагдмал тэ орлого маань бас яг энэ сансан хүртэл бүрэлдэхүүн учраас бид бол зардлыг нэмэгдүүлж чадахгүй ингэж явсан байгаа. За хүүхдийн сургууль дээр хоол идснээр энэ сурлагын ахиц дэвшил болон энэ тухайн хүүхдийн өсөлт хөгжилтөнд бол ямар их ач холбогдолтой вэ гэдгийг бол энэ айгүй олон судалгаа бол нотолсон байдаг. За бид бол бас эдгээр судалгаануудын үр дүнтэй бол танилцсан. Тэгээд ахлаханг дунд анги болон ахлахангийн сурагчдыг бас ер нь яг ийшээ ингээд нэмж хамруулах энэ чиглэлээр бол бас засгийн газар дээр яригдсан тохиолдолд бол бид бол айныг ингээд ажил хэрэг олгоод явах боломжтой. Яг нөгөө түүхийн эдийн зардлын ингээд дан ганц тавьснараа яг энэ асуудал бас шийдэгчдэг юм аа. Энэ өөрөө эргээд сургууль дотор За дахиад 1 минут. Ер нь товч хариулж шүү. Ойлголоо. Түүхийн эдийн зардлын бол ингээд төсөвтөн тусгаад явж болно. Гэхдээ энэний цаана хоол үйлдвэрлэж чадхлаа одоо гал тогооны тоног төхөөрөмжийг өргөтгөх, за тэр хоолны заалын өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, дээрээс нь одоо хоол зүйч энэ тогоочийн тоог нэмэгдүүлэх гэдэг юм уу. Одоо иймэрхүү юм олон төрлийн юм цогцын олон зардал шаарддаг ийм ажил байдаг учраас за энэ дээр бол ингээд шууд ингээд 1-2 жилдээ шилжчих юм боломж бас засгийн газар дээр бол байхгүй байгаа гэдгийг хэлэх нь зүг байна. За баярлалаа. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, зарлагын дарга нь энэ асуудлыг чухлаа бид нар нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурьтай. Одоо боломж байх юм бол нэмэгдүүлнэ гэдэг. Тэгсэн мөртлөө танаа татврын бодлогын газрын дарга чи эсрэг юм яриад байгаа штэ. Би одоо энийг дахиад бас хэлчихье. Тамхины яналтын тухай хуулийн дагалдах хуулиар бид нар тамхины татврыг нэмээд энэ татврынхаа 50%-ийг одоо энэ та нарын нэмж чадахгүй байгаа хоол хүнсний шимт хичээлийг нэмэгдүүлэх дунд ахлах ангийнхныгаа өдийн хоолнд хамрагдуулах болох энэ мөнгөнд нь зарцуулъя гэд бодлогыг гаргаад дагалдах хуулийг оруулаад ирсэн. Ажлын хэсгээр сангийн яамныхаа энийг эсэргүүцээд байгаа штэ. Бид нар орсон орлогоо өөрсдөө юунд зарцуулахаа мэднэ гэд. Тэгэхээр энийг яамны хувьд одоо төрийн нарийн уг нь бол дэмжиж байгаа юм байна. Тэгвэл танаа татврын бодлогын газрын дарга чинь өөр юм яриа яваад байгаа юм байна л гэж ойлгохоос те. За 1 номер боловсролын яамнаас цэцэрлэгийн хоолтой холбоотой Мөнхбайсгалан гишүүний хариулт. За Мөнхбайсгалан гишүүний асуултанд хариулъя. Энэ өнгөрсөн жил 26 оны төсвийг хэлсэж явах явцад бас Сэтэрч гишүүнээс санал гаргаад тодорхой зарчим зөрүүтэй санал гаргаад энэ хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх талаар санал гарсан. Тухайн үед бас зэрэгцээд багш албан хаагчдын боловсрол эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг нэмэгдүүлэх их усүрийн одоо бусад их усүрүүдээс бас одоо өнгөрсөн жилийн үзүүлэлт байна. За дээр нэмээд хөрөнгө оруулалтын зардал дээр тухайлах юм бол энэ жил 800 тэрбум 800 сая төгрөгийг тоглоом наадамд зарцуулахаар төлөвлөгдсөн байна.